Зөөврийн хадгалах төхөөрөмж. Зөөврийн хадгалах төхөөрөмжөнд хатуу диск, CD, DVD, Blu-ray, флаш диск, memory card ордог. Хатуу диск нь мэдээллийг хадгалахдаа соронзон орныг ашигладаг бөгөөд мэдээллүүд нь 1 ба 0 гэсэн хэлбэртэй хадгалагддаг. Хатуу дискийн үндсэн хэсгүүд нь пял тавг буюу соронзон диск, толгой болон гар, толгой хөдөлгөөгч, SATA холболт юм. Ажиллаж байх үедээ пял тавг нь 1 минутанд 4500-аас 7200 удаа, толгой нь 1 секундэд 50 удаа эргэлддэг. Хатуу диск нь 80 ГБ-аас 2 ТБ хүртэлх хэмжээтэй байдаг. Утасгүй хадгалах төхөөрөмж буюу CD, DVD, Blu-ray эдгээр нь багтаамжаараа хоорондоо ялгаатай. Утасгүй хадгалах төхөөрөмж нь пластик давхарга, хөнгөн цагаан давхарга, акрилик, хаягны давхаргуудаас бүрдээд 1.2 мм-ийн цуцаантай болдог байна. Утасгүй хадгалах төхөөрөмж нь спираль буюу дотор талаасаа гадагшаа үргэлжилсэн замын дагуу өгдлийг бичиж уншдаг. Флаш диск нь овор хэмжээ багтай бөгөөд мэдээллийг зөвөрлөхөд хамгийн тохиромжтой ба цуваа байдлаар тоон өгдлийг хадгалдаг. Memory диск нь овор хэмжээний хувьд маш жижиг боловч дотоод багтаамж нь их байдаг давуу талтай ба ихэвчлэн дижитал камер гар утсанд ашиглагддаг.